Сайн байцгаана уу? Ээжин болонгоос та бүхэндээ энэ хорон мөчийн мэндийг хүргэе. Өнөөдөр та бүхэндээ сарын тэмдэг гэж юу? Сарын тэмдгийг хэрхэн яаж ухаанлын арга хөтлөх вэ гэдэг талаар зөвлөгөө өгье гэж бодлоо. За сарын тэмдэг гэж юу вэ гэдгийг эхлээд тайлбарлая. Сарын тэмдэг нь болохоор тань ингээ хоёр өндгөвч байгаа. За таныг анх төрөх чинь энэ хоёр өндгөвч нь тэдэн ширхэг өндгөөс байна гэд цаанаас өөгтлөгдөг байна. Тэгээд энэ өндгөвчдөх нөөцнөөсөө та сар болгон нэг өндгөөс гадагшладаг байна. За эхний сард нь баруун талын өндгөвчнөөс нь нэг өндгөөс гадагшлаа. Дараа сард нь зүүн талынхын өндгөвчнөөс нь нэг өндгөөс гадагшлаа. Ингээ ээлжилдэг байна. Тэгээ энд нь ингээ нөөц байдаг байна. Анхнаасаа төрхтөн тэдэн сая өндгөөс юм ч юм уу те. Тэгээ ингээ нөөцтэй байна. Тэгээ энийг сар болгон гэж гадагшлуулж гаргадаг байна. За тэгэнгүүт тэр өндгөвчнөөс нэг өндгөөс гарлаа. Тэр өндгөөс маань ингээ умаан гуурсан хоолоогоор ингэж дамжаад таны сав буюу одоо умаан хаанд очино. Тэгэнгүүтээ тэнд өндгөөс чинь ингээ очичингууд хэрвээ та бэлгийн харилцаанд ороод эр бэлгээс тэнд нь очих юм бол та ингээд нэг зигот усгээд хүүхдтэй болно гэсэн үг. Хэрвээ хүүхдтэй болоогүй бол тэр өндгөөс чинь ингээ задраад таны ингээ ханаарч ингээ урсаад цус болж гадагшилдаг байх таны биеэс. Тэгэхээр энэ үйл явцыг сарын тэмдэг гэж яриад байгаа. За сарын тэмдэг маань эхний сарын тэмдэг ирснээс дараагийн сарын тэмдэг ирэх хугацааг энэ хоногуудыг нэг мөчлөг гэж нэрлэж байгаа. За мөчлөгийн хоног нь гэх юм бол ойролцоогоор 25-аас 32 хоног. 25 хоногийн дараа сарын тэмдэг, дараагийн сарын тэмдэг ирэх нь 32 хоноо дараагийн сарын тэмдэг ирэх нь бол хэвийн үзэгдэл. Харин 25-аас бага хугацаанд маш ойрхон сарын тэмдэг ирэх. Эсвэл бүр 35 хоног, тийм 32-оос дээш 35 хоногийн дараа сарын тэмдэг ирэх юм бол энэ бол таны сарын тэмдэг алдагдaltaй нэг үздэг байгаа. Тийм учраас энэ эмэгтэйчүүдийн нарийн мэргэжлийн хэмжээ заавалч үзүүлэх шаардлагатай байна. За мөн сарын тэмдэгт нь эрэхтэй бас нэг хугацаатай ирнэ, тийм мэдээж анхны сарын тэмдэг ирэнгүүт, эхний сарын тэмдэг ирэнгүүт ойролцоогоор үсрээд ихтэй 7 хоног л үргэлжилдэг байгаа. 7 хоногийн дотор бүгд гарч дуусаа, ялгцсан гарч дуусаад хамгийн сүүлд нэг жижиг юм гарч. Тэгээд ингээд дуусахад энэ бол хэв үзэгдэл. Мэдээж хүний биеийн онцлогчлагал их бага хэмжээтэйгээр ирнэ. Гэхдээ хамгийн ихтэй за 5-аас 7 хоног бол яг л хэвийн гэсэн үг. 4-өөс доошоо ороо тий 4 хүрэхгүй тий 3 хоног сарын тэмдэг чи ирээд дуусчдаг. Эсвэл 7-оос дээш хоног таны сарын тэмдэг ирдэг бол энэ бол алдагдaltaй байна. Тийм учраас та бас эмэгтэйчүүдийн нарийн мэргэжлийн хэмжээнд очиж заавал үзүүлээрэй. Мөн сарын тэмдэгт нь өвдөлтөд ирдэг бол тий ингээд докторгүй тий сар болгон докторгүй ирээд өвдөлтөд ирж байгаа бол та мөн адил эмэгтэйчүүдийн хэмжээнд очиж үзүүлээрэй. Эмэгтэйчүүдийн хэмжээнд яагаад очиж үзүүлэх юм бол таны сарын тэмдэг маш сайн тодорхойлж өгнө. Танаас анхны сарын тэмдэг чинь жизээ ирж исэн байна. Ингэж ирд юм байна. Ийм өвдөлтөд ирд юм байна. Их хэмжээтэй ирдэг, бага хэмжээтэй ирдэг. Мөн яаж өвддөг талаар, хаагур өвддөг талаар бүх мэдээллийг чинь танд хэлж өгнө. Мөн сарын тэмдэг ирсэн өдрүүд ингэрээгээд танд яг зөвхөн тань тохирсон нарийн зөвлөгөө өгдөг байгаа шүү. Тийм учраас заавал эмэгтэйчүүдийн хэмжээнд очиж үзүүлээрэй. За тэгэнгүүт одоо сүүлийн үед охтуудын маань сарын тэмдэг одоо бидний үед гэх юм бол бид нар чинь нэг айгуу тийм нийгмийн одоо хүнс тэжээлийн хоомсдолоор тэжээлийн хоомсдолд орсон учраас бидний сарын тэмдэгт нэлээд орой ирдэг гэсэн. Одоо сүүлийн хүүхдүүд болохоор шинэ тэжээлийн хоомсдолд ороогүй амин дэмээ сайн авч чадж байгаа бол нэлийн эртэрдэг болсон. 10 настай охинд ирэхэд бол энэ бол хэвийн үзэгдэл болж байгаа. Тэгэхээр танаа охтуудад сарын тэмдэг ирсэн бол ээжүүд та бүхэн эгчнэр нь те эмээ та бүхэн маань бас зөвлөөрэй гэж хүсье. Энэ бол хэвийн үзэгдэл. Сарын тэмдэг ийм байт юм аа, ингэж ирд юм аа. Ийм ариун зэрэглэл ашиглаарай гэд охтуудад зөвлөгөө өгөх нь шүү. Та бүхэн битгий гайхаарай. Тэгээ анх ирж байгаа бол эмэгтэйчүүдэд эмчд очиж үзүүлчих тий. Ингээд эмэгтэйчүүд жил болгон үзүүлээд яваарай. Ингэж үзүүлдэг шүү гэд охтуудтайгаа хамт яваад үзэх. Тий ингээд заа зөвлөхөд гимбүү шүү тий. За тэнгууд мөн ингээд сарын тэмдэгтээ ингээд ирчлээ. Тэнгууд мөн сарын тэмдгээс эхэлсэн өдрөө дууссан өдрөд нэлж аваад дараа шинэ сарын тэмдэг ирсэн өдрөө гэх тэмдэглээ цаасан дээр бичиж авч явж болно. Сүүлийн үед аппликейшн гарсан. Одоо Монгол аппликейшнууд сарын хуан л хичээлөө тийм нэртэй аппликейшнууд бас гарцсан. Гадаадаар menstruation гэх хайх юм бол бас зөндөө олон сарын тэмдэг аппликейшн байгаа. Тэнд ороод бүртгүүлээ. Тэгээд анхны сарын
эхний сарын нэмэлт ирсэн өдрөө дууссан өдрөө бичээд тэгвэл дараагийнхаа сарын нэмлийг ингээд сар болгон ингээд оруулаад явхад таны ингээд сарын нэмлийн хугацаа мөчлгөөд тэгмүүтээ жирэмслэх магадлалтай өдрүүд хүртэл ингээд тооцоолол өгдөг боломжтой байгаа. Тэгэхээр та бүхэн маань тийм аппликейшнаас ашиглаж өөрийгөө хянж болох байх нь. За мөн нэмж хэлэхэд эмэгтэй хүн гэд сарын тэмдэг ирж байна гэдэг чинь мэдээж эмэгтэй хүн болж нас бий гүйцэтгэнэ гэсний дохио. Тэгвэл сарын тэмдэг ирснээс гадна мөн эмэгтэйчүүд ингээд цагаан бизнес гадагшилдаг байгаа. Энэ бол хэвийн үзэгдэл. Хүмүүнийхээ биеэс шалтгаалаад байнга ирдэг, хаяад ирдэг ч юм уу тиймэрхүү байж болно. Мөн өндгээс яг биеэс гадагшлаад жимсэн болох магадaltaй өдөр мөн цагаан юм гарах хэмжээнээс ихсчдэг байгаа шүү. Цагаан юм маань хэрвээ таних ингээд тунгалаг нэг эсвэл цагаан өнгөтэй өнөргүй байх юм бол тэр бол хэвийн. Таны идэж ууж байгаа юмнаас шалтгаалаад өнөр нь баг зэрэг өөрчлөгдөж болно. Гэхдээ таны цагаан юм чинь шаар ногоон, шал өөр өнгөтэй, муухай, эвгүй, хурц үнэртэй байх юм бол та бүхэн заалчгүй эмчд очиж бас шинжилгээ өөрэй гэж үсэе. Мазокын шинжилгээ тий. Эмчтэйгээ зөвлөдөд ямар шинжилгээ өгөх шийдэж болно шүү. За ингэж зөвлөе доо. Тэгэхээр сарын тэмдэг гэж иймэрхүү юм бахан ингэж хөтлөх нь гэдэг талаарх мэдээллийг та бүхэн энэ дугаараар хүлээж авлаа. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.